манай бүтээл нь ингээд ирээдүйд ингээд хүн төрөлхтний хүмүүс ажлыг хөнгөвчлөө одоо ингээд сансарт ингээд робот энтэй хөрөгдөг шүү дээ айгүй ихээр тэр мэнд зориулсан талаар тиймэрхүү юмд зорж байгаа робот байхгүй. Тэгээ нөгөө гар нь урагшаа хөдөлнө. Урагшаа хөдөлнө. Дээрээс нь гар нь ингэж баздаг хуруунлна. Ингэж хэлсэн юм яа. Муу эд урагшаа явдаг. Ингээд дугуйнуудад урагшаа явах хэрэгтэй. Ингээд урагшаа дугуйнуудад ийм л хөр автагаа. Бид чинь гарыг нь хөдлөхийн тулд гараа ашигласан байгаа бид нар арай бага тийм хүч ашиглах юм. Бидний бүтээлийг нэг 2-7 хоног ших байсан. Тэгээд сад бэрхшээл нөх юм бол яг түрүү жил бид нар олцчихсан байхгүй юм ихүү бүтээлээр мотор шууд гартайгаа боловсон мотор нь гараа даахгүйсэн байхгүй. Энэ жил харин тэр сад бэрхшээлээ тийм сад бэрхшээлээс тэрийг шийдэхийн тулд араа ашигласан жижиг араагаар том араа эргүүлэхэд хүч бага зарцуулдаг шүү дээ. Тийм санааг ашиглаж гараа эргүүлж байгаа одоо энэ гал нь бол 11-р сургуулийн багш, физикийн багш, эрдэнэ чимээ багш биднэрт маш их техник хөрөмжөнд эд хэрэгслийн туслалцаа үзүүлсэн. Тэгээд явандаа энэ миний ингээд ийм нэг утасгүйгээр алсаас өдөрдөг болох зорилготой хийж байгаа. Зорилготой байгаа. Энд гадна гэж. Ингээд хорон ингээд шприц шиг баазаж болно. Ингэснээр юм барьж болдог.